Залуу guys, энэ дэмжлэгч байна. Дэмжлэгэл яах вэ гэхээр зөвхөн нэг материалаа тэгээд Warriors Magic одоо бичлэг хийж байна. Одоо шууд бичлэг рүү орцгоё. За энэ бол баахан бичлэгийг ер нь бол дүүрэж байгаа. Тэгээд нэг өдөр YouTube үзэх гэдэг юу үзэх мэдэхгүй байж чинь баахан нэг тэр бичлэг гарч ирээд тэгээд тэрийг үзээд за би бас юм хийвэл мэд чадах юм болов уу гэж бодоод ямар ч хийсэн байгаа. За миний сонгосон хэрэг бол Pakuto байгаа. Тэгээд Фани бол ерөөс ч олон туршуудсан хитэж чадахгүй мэл. За мэдээж аккаунтаас гарна. Тэгээд аккаунтаас гарч чадахгүйсэн болохоор тэгээд өөр утсаар ингээд нээж байна. Pakuto only гээд. Тэгээд таарсан чинь Pakuto мастер дээр нэгдэнэ гэсэн. Яг мастер хүртэл грайнд хийн. Тэгээд яг гайг болгож байгаа rookie season гээд бахын үзгээ цэний марж ирсэн юм. Ядаж плазмент бол хийж байгаа. Тэгээд плазмент гаргаад өөрийнхөө аккаунтаар өөрийнхөө утсаар оруулсан юм шиг мартаж. Тэгээд плазмент замэтгүй тэргээгээд тэмээд ихэндээ бол битүү бот нартай үзүүлнэ. За тийм мэт ялсан. Тэгээд цол хийдтэй гарах нүгэд хараад Ямартач Warrior 3 гарсан. Тийм. Ол нэлээд дээр гарсан байсан болоос. За тийм мэдээж битүү grind юм. 2000 years later. За тэгээд ямар ч тач ингээд мастер бол орж чадсан. Тэгээд мэдээж мөнгө цуглуулсан. Тэгээд Pakuto мэдээж авна. Би бол фаныгаа нэг турч үзсэн. Тэгээд Grand Master оруулаад үнэхээр л шантрал хайсан. Тийм. Гэтэ энэ бүр юу шүү заа бүр. Бараг хэдэн сард хэлээ. Бараг 7 биш. Бараг 6 сарын скрин рекорд ч үзээ. Одоо бол бүр 8 болж штеп. Бол дундаа бүр маш удаан завсарлага авсан бүр. Үнэхээр их тийрээд бүр тий. Ийм л тоглох хүсэл бол авсан штеп. Тэгээд ямар ч ингэж Pakuto авцсан. Тэгээд цолоо их болно тий. Битүүр ангтана. Миний нэр ягаад тамирсан болсон мэдэхгүй. Тэр бол ерөөсөн мэдэхгүй. За тэгээд мэдээж ингээд цол бол нэмэгдэх нь мэдээж эмблем бол маш чухал. Эмблемээ мэдээж сайжруулна. Тамирс мастер нэг орсон. Мастер гэж чинь цол юм чи амар амарх юм л шүү дээ. Гайг хурдан юм бэл. За тэгээ ингээ ямар тач. Тэг. Ялаад Grand Master орж байгаа маа. Энэ дээр ягаад ч мэдгүй нэг хамаг дээрээс хөрөн дээр өгөө тэгээд ялцсан. Бишээ хожигдсон. Би өөр 20 кил тэгээд багийнхаа бүкэл хийсэн байсан. Данс тэгээд мэдгүй ягаад ч мэдгүй. Тэгээд хасах нь гэтэл Star Protection ажилласан байдаг юм аа.
Тэр нь бол Пакутоор нь бол ер нь бол амархан байсан. Бод нэг фаныгаа нэг хийх гэж үзээд тэн дээр фейлдээд тэгээ болсон. Тэр энэ low rank дээр бол тэгэл сенсийн юм бол харна. Тэр нь л ойлгомжтой. Тэгвэл ийм паник багийнхныг бол мэдээж бүгдийн блэклистэнд бол чигсэн байгаа. Юуц. Бол яг л биг орчихсон юм. За ер нь бол өөртөө яг хожигдсан. Гэтэ хостел production л ажилласан л да. Тэгээд нь бол нэрээ солиё гэж бодоод тэгээд явны хөвж жоод сук пакуто гэдэг нэр өгсөн. Яагаад ч мэдгүй бас манай сүрээ дээр өгөөж ичсэн. Гэтэ хон дээр бас миний нэр аягүй сон ороогуулсан л та. Ол нэр өгсөн. Тэгэд орохгүйсэн. Тэг гараа ороод үзсэн чинь болж исэн л та. Дахиад stop production ажиллаа. Энэ дээр бас яагаад чимчижтэй би ч бас хөргсөн л ганц ч юм тэр ийц. Тэг бараг орох ч байгаа хожигдсан. Тэгээд ялсан. Тэгээд ялсан та. Ингээд эпик орохдоо бол дуусаад за ингээд эпик орж байна. Эпик орох хүртэл бас яа тэрсэн л дээ. Гэтэ бас гайгүй арай гайгүйс орцсон бас өөр. За ингээд эпик орж байгаа маа. За эпик дээр бол мэдээж тэг бандагдана, айл их төрүүл авах магадaltaй тийм болохоор тагтайхаа тэр бол хамаагүй байхгүй. За тэг ямар ч тач эпик орсон, орох хүртэл явсан зам чинь хайш юу юм бэ? Орох хүртэл огсон тоглолтуудын юмнууд нэг харалж байна. За ямар ч тач ингээд эпик бол орсон. Тэг хон дээр скин авсан. Баггүй одоо скинтэй болсон. Юм маавал. За эпик хүртэл бол миний хисторинууд юм байна. Заримдаа л
явцсан юм аа. Тэд нар жах хөтөл багийн хүмүүс суугласан л та. Тэгээ яг ингээл хитэн ялагдтал хожигдлээ. Ялсан хожигдсон юм. Ямын хоолой бүр аягүй сонь болоод байгаа юм. Ямар сонь юм бэ. Одоо ингээд бол битүү ялсан. Тэгээ. Энд дээр яг уул наф гэсэн гайгүй л. Гэтэл хожигдсан байна. Биш ээ, ялсан байна. Тэгээ. За тэг мэдээж биг дээр бол ялна хожигдно. Эпик бол ихтэй үнэхээр л бүр хамгийн новшин дээ. Тэгээ манай бандад Пакута бандад дээр бифрээ явагдаад эпик бол хамгийн хэцүү ранкны нэгэнтэй бүр. Яг үед. Ямар ч ингэж дахиад хожигдож байна. Тэгээ би ч бас суулгаа гал. Гэтэл за ингээд ямар тач эпик 4 орж байгаа. Эпик 4-ийн 3-ад надад хожигдоод старт протекж ажилласан. Тэгээд ялж байна. Би яг дундуураа тэгж нэг завсарлага аваад тэ хэдэн сар тоглохоо болж мөлөөс мал яг алерт ороод бичлэг манаас төрүүлээд орчихлоо байсан л да. Тэгэхгүй жоохон залхуурсан юм зэн дээрээс тэ. Эмэл тоглох хүссэн холбоорсон дээрээс бас тэгээд айгүй удаан байж байгаад гэж тоглосон. Замартаж энэ үеэс бол эхлэе те. Миний утасны бол багтаамж бол дүүрсэн. Тэгээд тэр нь бол хальт хитэн клипүүд орж байгаа. Тэгээ утасны багтаамж айгүй хурдан дүүрсэн нэр. За тэгээ ингээд сүүл 7 сарын 7 биш 7 сарын 17-нд тоглосон байхгүй. Тэгэхээр бүр нэг хэдэн сар тоглохгүй жаад нэг хэд хоногийн өмнөөс тоглоод тэгээ тэрийг одоо бичлэг болгож байна тэгээд. Энэ талаас нэг багтаа дүрслэн юм болохоор камера бишээ скрин рекорд авдраад хийсэн. Тэгээд миний багтаамжууд арай л амар дүрсэн. Зөвхөн бишүүд нь 150 ГБ багтаамж хүрч байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ те? Амар бүр. 3 цагийн скрин рекорд 24 ГБ багтаамж болж ирсэн. Тэгэхээр бол бас амар л байсан байна да. За ингээ ямар тач эпик нэг орж байгаа маа.
Тэгээ хит хитэн матчийг бол юу нь бол бичиж аваагүй. Ягаад вэ гэвэл те багтаан сая дүүрсэн хэлсэн те. Тэгээ амиртай ингээд леженд болж байгаа маа. Хитэн раунд те раунд хитэн матч ингээд скрин рекорд хийж аваагүй. Тэгээ цол навал нэмээд амиртай леженд болж байгаа. Леженд 5. Тэгээ амиртай пикээс бол шүүж гарсан. Тэгээ энэ дээр бас лежендэр бас яхаал мэдэхгүйсэн л та тэгээд бас лежендэр бол гайг хүмүүс таардаг гэсэн заримдаа бас жоохон тэгтний хүмүүс тараал байлээ л дээ. Тэгээ мэтэж леженд 4 орсон. Леженд тэр ланг арай гайг урд явц юм аа. Нэг төрөөрэй. Яг тэр миний зэтиг анчаараа заяа өгс. Лаажна би гэж аахгүй. Тэнгүүд тэр өөрийнх нь лааж байгаа нь тэр тийг 7-4. Гэтэ хаа манах ялсан л та. Тэ. Ясаас. Тэр миний битэн чатыг анчаараа заяа өгс. Тэгвэл тэрсэн л байсан бэл та. Гэмтэйс 2-од нэмээд леженд 4-4-од болсон. Лаажина гэсэн өөрийнх нь царай бүр тэг 9. Тэгээ юу гэсэн үү? Тэгээ балманд авч хажиг доод тэгс нэмээд. Тэгээ ийм хүмүүс бол харах нь ойлгомжтойсэн. Тэгээ өөртөө ингэж тоглодог гэж хэлсэн. Намайг бас хараагаад байлаас. Ингээд энэ дээр бол лестэй хажигдоод ялаад нэг цол дээр бол бүр нэг од нэмж хасаал байсан. Яг энэ дээр их тавуулаад дарж хийжтэй тавуулаа яг таараа тэгээ дараа нь таваараа тоглох юм байна үгээд. Тэгээ ингээд таваараа тоглоод тэгээ ялсан юм аа. Тэгээд яваад яг ялсан. Нэг мэдээж би явахаар болоод тэгээ тавуулаа дарж. Анх удаа нэг тавуулаа дарж ялсан. За леженд 3 орсон. Энэ шууд яваад байгаа. Энэ дээр бол скрин рекорд хийгээгүй. Сүүлийн эдийн скрин рекорд хийсэн. Багтаанд бол арай л дүүрсэн байлээ бүр. Бараг 256 гигабайт багтаанд 255 дүүрч байна. Бараг 56 болсон. Замартаж ингээд леженд 2-ын 5 одод болж байгаа. Тэнд дээр ялаад ямартаж леженд нэг бол орсон. Леженд одоо ингээд 6 удаа ялчвал мэтиг орно. Одоо леженд дээр ирсэн мөр итгэдэг юм билээ нэрийг хэлбэр. Тэр өөрхийн аккаунтыг ч мэтиг орлоогүй жиж. Тэгээд ямартай шууд 2-оор нэмсэн. Ингээ 2 маяг нэгээр хурд явдлаа. За одоо ингээд нэгэн матч. Энэ дээр ялчвал болоо. Тэр нэр үнхээр л хамаг байдгаар хичээсэн бүр сүүлийн юм дээр бол бүр. Үнхээр л хажигдах боломж бол байсан ч гэсэн бүр нэр. Үнхээр л амар хичээсэн бүр. Тэн тоглосон маань бүр 30 минут болсон гэж бодлоо. Тэ айлх гэмт компанилал манай ботс компанилал бүр. Үнхээр л бүр нэр. Хажигдахсан. Гэтэ хаа тэгээд ялсан. Одоо энэ дээр ингээд аргуус үлдээд дарах үлдийн дуусна хөл хийж байгаа алаад. Тэгэл бүшил дуусаалгадсан доо амтач. Эндэр бол нэр үнхээр баярлалаа.
ялгаал. Цаашдаа ингээ малтыг орлоо гэдгсэн чи яс. Миний утас гаццээ ингээд юм дээр. Тэгээд гаргаал хашинаар оруулсан чинь малтыг орцсон. Ёо тэгэл бүр хитэн сар тий. Хагасны бүр шгүй. Яг сар яг дундаа завсарлага аваагүйсэн бол тэгэхгүй л тий. Тэгэл яваад орсон. 71 удаа тоглоод 73% нэрийтэй болсон. Надад миний ингээд аккаунт л юм байна. 11 скинтэй. Titan 3. Тэт history бол тий. Screen record хийгээгүй тий. Төсөөлийн screen record хийгээгүй маш олон удаа үзэгдэж ялсан тий. Орхын даваан дээр л хажигддаг айгүй хэцүү. Зөвхөн хаклаад. За тийм юм тааж тэр хуучинууд бол яхаа юм тааж ялал орсон нь бол болоо шүү дээ. Орсон үний юм чи тэгээд. Яг том хэл баярлалтай нэлээ. Замтай ингээд 71 73% нэртэй ингээд одоо орсон. Ямар ч өөрийн дараа битүүр анги. Энэ 106 гэдэг нь бол нөгөө rookie season дээр тий тоглосон л харагдаж байна. За тэгээ favorite нь бол ингээд 86 дээр тоглоод 80% нэртэй ингээд. За тэгээд нэг харангуут rookie season дээр бол ингээд ийм байна. Тэгээд season 41 дээр яг ингээд харангуут бол ийм байна. Замтай ингээд за ялаад бол 70 challenge бол биелүүлж чадлаа. Тэгээд энэ зэмлэг таалагдсан гэж найдаж лайк and subscribe дараа. За тэгээд дараагийн бичлэг бол бай.